мэрэгжлийн ийм сайн улсууд орж ирж байна гэж харж байна. Заримтай нь хамт ажиллаж, заримтай нь одоо хамт бас гар нийлэн ажиллаж ирсэн ч хүмүүс байна. Сайн таних мэдэх улсууд ч байна, танихгүй улсууд ч байна. Гэхдээ энэ бол яг ингээд намтар юмыг харахаар бүгдээрээ ийм мэрэгжлийн ийм дипломат албанд олон жил зүтгэсэн ийм хүмүүс байна. Тэгэхээр үр дүн илүү сайн гарах болов уу гэж найдаж байна. Энэ утгаараа нэг 2-3 зүйл хэлье гэж бодлоо. Нэгдүгээр олон улсын өнөөдрийн дэг их өөрчлөгдлөө. Трамп гарч ирснээрээ бол одоо өмнө байсан сургуулиуд бол өөр болж одоо олон улсын харилцаа бол их хүчин тулгуурласан реалист маяг руу ороод байгаа. Ийм хандлагатай болцсон ийм үед өнөөдөр жишээлбэл дэлхийн худалдааны байгууллагын зарчмыг Америк өөрөө задлж эхэллээ шүү дээ. Энэ нөхцөлд энэ тарифын энэ хэлцээ юмнууд ийм бие биендээ тулсан, мөргөлдсөн, тулгарсан ийм нөхцөл донд манай дипломат алба бол нэгдүгээрт эдийн засгийн эрх ашигыг л тавьдаг энэ юм руугаа илүү хүчтэй орох шаардлагатай байна гэж харж байна. Би ганц хоёр жишээлийн Киргизэд Монгол улсын ерөнхийлөгч ажиллах үеэр миний би бүрэлдэхүүнд нь орж очсон. 10 гаруй Монголын компанийг тийш нь оруулсан байсан. Тэдгээр нэр хүнд өндөртэй байл. Тэгэхээр зэрэг ийм одоо тодорхой үр дүнгуудыг гаргахаар бас ажиллах байхаа гэж найдаж байна. Мөн одоо Чехэд очиход бол Чехийн ерөнхийлөгч манай улсын одоо салшгүй нэг хэсэг болж бидний хөгжилд, бидний сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулж байгаа Монголын иргэдэд Чехэд оршин сууж байгаа Монголын иргэдэд тусгаалan талархал илэрхийлж үг хэлж ийсэн. Энэ улс их бахархууштай санагдсан. Юу вэ гэхээр бас тэнд байгаа элчин сайдын яам бол нэлээд одоо Монгол иргэдтэйгээ ойр тэрийгэ дэмжих тал дээр бас тодорхой ажлууд хийгдсэн байна гэж харж байна. Ийм учраас мэдээж улс төрийн харилцаа, төрийн харилцааг бол тавх авч явна. Нөгөө талдаа иргэдэд дэмжих, хувийн хвшлээ дэмжих энэ тал дээр бас сайтар ажиллаарай гэж хүсэж байна. За одоо ингээд Евразийн одоо эдийн засгийн хэлцээрд Монгол улс Сойрхон Батал сая одоо нэгдэн орж байна. Тэгэхээр энэ дээр бол бид бол үүнийг бол зах зээл гэж харж байгаа. Ийм учраас энэ зах зээлийг тэлэхтэр бас ялангуяа энэ одоо үүнтэй хамаатай улс орнуудад очиж байгаа элчин сайдууд бол онцгой анхаарч ажиллана байхаа гэж найдаж байна. Мөн одоо эцэстний хэлэхэд бол би Австрали улсад очиж байгаа элчин сайдаас бол хүсэхэд Австрали улс саяхан бас энэ өсвөр насны хүүхдийн нийгмийн сүлжээнд орох энэ хуулийг бол хязгаарлах тухай энэ хуулийг гаргасан. За энэ хуулийг хэрхэн хэрэгжиж байгаа энэ тал дээр бидэнд мэдээлэл ирүүлээрэй. Бид бас ажлын хэсэг илгээн тэн дээр сайхан тусалж ажиллаарай. Тэгэхээр энэ дээр онцгой анхаарч бас ажиллахыг хүсэж байна. Бид бас энэ улс орнуудын өнөөдрийн энэ харилцаан дотор ялангуяа үндэстэн дамсан корпорац болох энэ СНС орчныг бий болгоцсон энэ компаниудтай дундаж хөгжилтэй болон хөгжиж орнууд хэрхэн харьцах вэ гэдэг энэ олон улсын дэг журам гарч магадгүй. Ер нь бол нүүбийн тогтоолч гарч магадгүй гэж харж байгаа. Ингээд энэ СНС-т орчинд хүүхдийг хамгаалах энэ хуулиудыг бол улс орнууд гаргаж байгаа ийм үед бас тантай бас мэдээлэл солилцож ажиллана гэж бодож байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн чиглэлээр бас энэ Сингапурын сайн туршлагуудыг бидэнд бас мэдээлэл болгож ирүүлээрэй гэж хүсэж байна. Энэ чиглэлээр бас бид бас хүмүүс илгээж ажиллуулна. Ягаад гэвэл сургууль цэцэрлэгийг барих энэ ажлууд бол 3 жилээс дээш байгаа. Төр дангаараа барихаар. Хувийн хвшлийг оролцуулж энэ хугацааг нь богиносох гэх мэт ийм сайн туршлагуудыг бас судлах ийм шаардлагатай байгаа. Тэгээ өнөөдөр энд хүрэлцэн ирсэн мэрэгжлийн бүх дипломатуудаа энэ элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн хүмүүстээ амжилт хүсье. Дэмжиж байгаа. За Австрали улс маань бол одоо онцлогтой та бүхэн бас мэдж байгаа. Гэхдээ би товч хариулъя гэж бодож байна. За хамгийн их монголчууд амьдардаг одоо 3-т орж байгаа орн. За 22 мянган монгол иргэд байдаг. Тийм учраас бид нар бол энэ сая бас хувийн хвшлийн асуудал номтой баяр гишүүн хөндөж байна. Ерөнхийдөө бол энэ ажиллаж амьдарч сурч байгаа монгол иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах консулын үйлчилгээг бол чанартай үзүүлэх гэдэг дээр бас анхаарч ажиллая гэж бодож байна. За хоёрт нь бол саяхан энэ намар Австралийн амбан захирагч Монгол улсад айлчилсан. За буцаад Монгол улсын ерөнхийлөгчийг бол өрсөн урилгатай байгаа. За 2 жилийн дараа бол энэ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. За энэ хүрээнд одоо ёслол төгөлдөр тэмдэглэе гэж бодож байна. Тэр хүрээндээ бас Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалыг бол зохион байгуулах ийм зорилготой байна. Ер нь бол ерөнхийлөгчийн гадаад бодлого бол одоо Төв Азийн руу чиглэж исэн бодлого бол үргэлжлээд мөн нэмэлтээр одоо энтгэг номхон
далайн орнуудтай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээ өгсөн байгаа. Энэ тал дээр бол бас ажиллая гэсэн бодолтой байна. За хөрөнгө оруулалтын хувьд эдийн засгийн харилцааны хувьд бол бас Австралийн уул уурхайн компаниуд бол Монголд нэлээд хөрөнгө оруулалт нийтдээ нэг 450 сая долларын хөрөнгө оруулалт бол орсон байдаг. За үүнтэй холбоотой бол хоёр улсын харилцаа боловсон хүчин бэлтгэх, за мөн нэмэлт хөрөнгө оруулалтыг татах энэ чиглэлээр бол тодорхой ажлуудыг маш прагматик хэлбэрээр одоо хийх хэрэгжүүлэх гэсэн бодолтой байна. Баярлалаа.